Спорт клуб. Усан бассейны хамгийн гол давуу тал нь энэ юм аа гэдгийг та бас нэг манай үзэгчдэд хэлвэл. Усан цэцэл гэдэг маань усан цэцэл дээр хичээлэн гэдэг чинь ерөөсөө уушгины цэвэр уушгины булчин хөгжүүлдэг спортлоо ерөөсөө уушг маань хөгжнө гэдэг чинь одоо гадаа утаа хүүтэн ханаа том уу гэдэг асуудлын бол ерөөсөө то сэлдэг хүмүүс маань жишээлхэд өвөл бол ханаа томоноос хол асуудал бол болчихж байгаа. Тэгэхээр одооны залуус бол эрүүл мэндэд их анхаардаг болчих тийм ээ. Чөлөө цагаараа одоо найзуудаараа цуглан иймэрхүү усан бассейн ч юм уу фитнесээр их явдаг болж. Тэгэхээр миний хувьд бол ах мазаалтай байнга ирж байна. Гэж бодож байна. Надад үнэхээр таалагдчихэв. Ямар ч тач дүү мазалаа битээр бол ерөнхийдөө хүрэх тийм зорилготой. За тэр зорилгыг маань ерөнхийдөө орчлон спорт клуб нь хангаж гинэ. За явтаж ярих яриа маань бол олон байгаа. Асуултууд бол олон байгаа. Явтаж багш маань энэхүү сэлэлтийн төрлүүдийг хэрвээ та бүхэн орчлон спорт клубд явах юм бол сурна. Мөн дээрээс нь уушгийнхаа булчин хөгжүүлнэ гэдэг талаас нь сэлэлтүүдийн бяцхан төрлүүдийг одоо тайлбарлаад хэлэх болно. Үзэгчдээ одоо бидэнтэй хамтдаа байгаарай. Орчлон спорт клуб. За энийг бол ерөнхийдөө манай үзэгчид маань ч гэсэн мэдж байгаа юм. Энд ч нэг дэлбэн шүү дээ. За бид хоёрын дээшээ оргил төрөх тэр багш бас нөлөөлнө шүү. За багш энэ яг ямар сэлэлтөө тэгээд аль хэсгийн булчинд хамгийн гол нь их нөлөөлөл их байгаа бай. За саяны сэлэлт бол мэлхий сэлэлт. За үндсэн усан сэлэлт маань үндсэн 4 төрөл байгаа. За саяны сэлэлт маань мэлхий сэлэлт. За энэ маань бол одоо хамгийн хүнд ойр ахуй шаардлагатай сэлэлттэй. Хаан чуцсан далай гол бассейнд мэлхий сэлэлт бол маш энгийн хамгийн хүнд ойрхон сэлэлт гэсэн үг. За та нэг деталийн үзүүлбэл нэг иймэрхүү хөдөлгөөн гэдэг. Деталийг үндсэн 3 юм л байгаа л та. Гарын хөдөлгөөн, хөлийн хөдөлгөөн, амьсгал. Энэ 3 нийлээд сэлэлт маань бий болж байгаа юм. За саяны сэлэлтийн гарны хөдөлгөөний хувьд. За гарны хөдөлгөөн маань ерөөсөө одоо нэг бас мэлхий гэж нэрлэлсэн байгаа шүү дээ. Одоо мэлхий шиг ерөнхий сэлэлт маань мэлхий шиг байгаа. Одоо хөлийн хөдөлгөөн бол ерөөсөө мэлхий. Хүү мацад ороод хийгээрэй. Тэр нь яг ямар хөдөлгөөн байгаа тэр хөдөлгөөнийг энэ. За багшаа хайж үзсэн. Энэ гарны юм те. За. татлаа хөлөөр хараа яваа. Хөлийн хувьд бол ерөөсөө жилттэй шүү дээ. Зөв. Мэлхий шиг гэсэн үг. За дараагийн сэлэлтийг танилцуулъя. За үзэгчдээ дараагийн сэлэлтийг бас та бүхэн анхааралтай хараарай. Тэгээ багш маань бас та бүхэндээ харуулах болно. Усан сэлэлт гэдэг бол бүхэл биеийн булчин хөгждөг гэдэг байгаа шүү. Миний хувьд ч гэсэн энэ одоо нэг хүмүүс суугаа ажил хийдэг те биеийн хөдөлгөөн дутагддаг. Усан сэлэлт бол бүх биеийн чилээг гаргаж хамгийн сайхан алжаалыг тайлна гэж бодож байна. Яа, энэ сэлэлтийн дуртай сэлэлтийг хийлээ те. За саяны сэлэлт маань өврөөр дадлах сэлэлт. Энэ сэлэлт маань одоо нөгөө 4 төрлийн сэлэлт дундаасаа хамгийн хурдтай. Тэг. Гарны булчин их шаардлагатай тийм. Одоо энэ сэлэлт маань ерөөсөө хурдан. Бус сэлэлтүүдээс хамгийн хурдан. Хурдтай сэлэлттэй ордог байхгүй. Тийм учраас энэ бол одоо өврөөр дадлах гэдэг маань өөр нийтлэлтэй. Мэлхийгээс арай илүү дадлах сэлэлт гэдэг маань үүслэн ч гэсэн баг түгээн төрүүлж дадлалт гэдэг сэлэлт маань гарч ирсэн болоо гэж боддог. Тэгээд хүний биед нөлөө гэх юм бол одоо гарын булчин, мөрний булчин, хөл гуй дэлгөх ачааллууд. мэдээж бас нэг уушиг маань бас оролцож байгаа. Уушиг бол амжилттай амьсгал бол байнга юм. Тийм төрлийн сэлэлт байгаа. Яа, дараагийн сэлэлтийг бүгдээрээ хамтдаа үзцгээе. Тэр бол Америкийн нэгэн улсын нэр тамирчин Майкл Фелпс бол үнэхээр гайхалтай сэлж чаддаг тийм ээ. Маш олон дэлхийн олимпийн медалийг цуглуулсан. Гэхдээ манай Японы улс тамирчин Китажима бай. Бас мундаг шүү дээ тийм. Мундаг шүү дээ. Хамгийн гайхалтай байх нь. Тийм. Тэр нь бол ямар ч юм те. Эрүүл байхын үндэс бол ерөнхийдөө спортч дадлах сэлэлт байна. Араар дадлах сэлэлт. Уус энэ дэше хараад явж байгаа. Өврөөр дадлах, араар дадлах гэж хоёр байгаа шүү дээ. Одоо саяны хул араар дадлах.
Энэ дээр бол амьсгал болж чөлөөтэй байна. Яагаад тэгэхээр ам ус руу орохгүй дээшээ харцсан тохиолдолд чөлөөтэй амьсгалаар байна. За энэ сэлтэн дээр бол хамраар бол амьсгал авч болтгоо. Яагаад тэгэхээр гिचгэр чи ус орчихсон. Тэгээ нөө хүмүүс хамрал руу ус ороод идэг асуудал маань тэр ихгүй байна. Дана амаар ерөөсөө л зөв техникийг бас үзэгчдтэй бас харуулж штэ. Араар дадлах сэлтийг ер нь зөв сурахгүй бол ус залих магадлалтай тий би яаж хүн хамгийн анх ерөөсөө л усан дээр юм тэгш байдлаа олж авч сурах хэрэгтэй. Тэрний дараагаас гэж дараагийнхаа дасгалууд руу орохгүй. Хэрвээ энэ байдлаа олж чадахгүй ийм байгаад тохиол дараагийнхаар орохоор болохгүй л дээ тий. Йоо араар дадлалтын яг одоо булчин руу нөлөөлж байгаа яг нөлөөллүүд нь. За араар дадлах сэлтгүүнд үнэндээ нурууны булчин даглбаа. Мөр очиж байгаа. Тэгээ шууны булчингууд өгдөө. Тэгээ хөл бол адилхан. Ас орцоотой шүү дээ. Гойны булчин төвчгтэй л орж авч байгаа. За дараагийн сэлтийг үзэгчдээ бас харуулъя. За сэлэлт бол угаасаа үнэхээр гоё юм байна. Үндсэн 4 төрөл байдаг гэсэн сая 3-ын бид бүхэн харлаа. Тэгэхээр саяны хамгийн сүүлийн араар дадлах сэлэлт бол мэдээж хэцүү. Тийм болохоор орчлон клубын энэ сайхан мундаг багш нараар бид бүхэн сайн заалгаж, сайн эзэмшиж тий. Хамгийн гол нь сурах шүү дээ. Тий. Тэгээ энэ жиг нөгөө дэлбий биз дээ. Замыг маш богино хугацаанд туулж байна. За энэ бол угаасаа бүр харагдaltaд нь хүртэл гоё харагддаг юм байна. Ер нь бол яг урдаас нь харж байхад. Мөрний хаац. За саяны сэлт бол далангах сэлт. Манайхаар бол одоо ирвэхэ сэлт гэж ярьдаг. Тий. Одоо шинэ 2 гар зэрэг өвлөн цогцолтой байна. Баяр сэлт маань сэлтүүдийнхаа дундаас бол одоо хамгийн одоо Классик. Тий, классик сэлт гэдэг гараа болохгүй. Энийг сэлдээ сурцсан багт бол гоё сэлж байгаа нь гоё харагддаг. Тий. Тэгээ бас хурдтай төрөлдөө орно. Өөрөөр даалгах сэлтээ мараг дараагийн нилээ хурдан төрөл юм байна штэ. Йоо, булчингийн нөлөөлөл. За булчингийн нөлөөлөл бол энэ дэлхийн сэлттэй ганц онцлог бол гидсний булчинд. За. Нөлөөлдөг одоо нэг одоо нэг турах гэж байгаа гидсний булчин сайжруулах гэж байгаа хүмүүст бол энэ дэлхийн сэлтийн одоо энэ хөлийн дасгал элементүүдийг хийхэд гидсний булчинд бол ачаал өгдөг. Хөл мөр гаруул бас адилхан даа болчихсон. Машигаа бас орж байгаа тий. Тэгээ ороод очиж. Энэ одоо хотоолч гэдэг юм усан доторх цикл гэж ярьдэн шүү дээ. Биеэрээ хамгийн сайн ажиллаж чадсан хол замыг туулдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг яаж ер нь хийвэл хамгийн энгийн аргаар яаж сурах вэ? Энгийнээр яг та анхнаас нь яг нөгөө системтэйгээр л заана л да. Тэгээд нөгөө хөлөө суган амьсгалаа зохицуулна. Дараа нь гарын хөдөлгөөн орж ирнэ ингээ шатаагалтай ингээ. Тэгэхдээ бол эхлээл хөлийн хөдөлгөөнөөс сайн сурах хэрэгтэй. Одоо энэ тавцсан байрж байгаа яваад идэг шүү дээ. Тэрийг бол сайн хийж тэгж байгаа л энэ сурна. Тэгвэл одоо өвчтэй бас та бүхэндээ бас багшийнхаа зөвлөгөө сэлтийн үндсэн 4 барилгыг битээр бас багштайгаа хамтраад харууллаа. 2 мазаадаа бол харууллаа. Тэгэхээр одоо бас та бүхэндээ сэлэлтийн талаарх бас нэг бяцхан мэдээлэл болон манай орчлон спорт клубын усан бассейны талаарх мэдээллийг хүргэснийхаа дараа эргээд бүгдээрээ багштайгаа хамтдаа сэлэлтийн талаарх зөвлөгөөг хамтдаа үздэцгээе үзэгчтэй. хандуураа. Орчлон спорт клуб. За усан сэлэлтээр одоо сүүлийн үед бол одоо манай Монгол улс та ялангуяа одоо энэ Улаанбаатар хот маань бол одоо усан сэлэлт усан бассейн маань хөгжиж байна. Одоо нэлээд олон бассейнтай болчлоо. За хүмүүс маань ч гэсэн өөрсдөө одоо мэддэг болж байна. Ер нь би энэ эрүүл мэндийнхаа төлөө юу хийвэл дээр үг. Тэгэхин нь бол одоо бассейн усан бассейнийг сонгож усан сэлэлтээр хичээлж байна. Нэг үе одоо бас хүмүүс маань бол их
ихсэж байна. Одоо идэвхтэй болж эхэлж байна. Энэ нийгмийн талаасаа ч юм уу нөгөө талаараа бол одоо хувь хүний соёл эрүүл мэндэд тавьж байгаа анхаарал бол дээшсэндээ холбогдолтой. За ялангуяа одоо сүүлд бол одоо ажлын бүтээмж одоо нэг компани одоо ажилчдын тухайд бол одоо маш их сайжирч байна. Одоо энэ маань ямар учир утгатай мэй гэхээр нэгд бол одоо байгууллагууд бол манайх дээр орчлон клубээр ирж ажилчдаа бол их оруулж байгаа. За энэ маань цаад утгаараа болохоор одоо тэр ажилчдын ажлын бүтээмж эрүүл мэнд тэр тал дээр бол маш их ач холбогдол өгч байгаа. Жишээлбэл манай бассейнаар хичээлснээр бол тэр хүн маань ажил дээр очиод одоо ажлын бүтээмж нь бол маш ихээр дээшилж адглал одоо эрүүл мэнд талаасаа ч гэсэн одоо ханаа түрээд нэг сар ч юм уу 7 хоног чөлөө авахад одоо компани ямар нэг хүний ажлын бүтээмжээр алдагдана гэдэг маань компани маань ямар их ажил нь хойш ухрах уу гэдэг бол тодорхой асуудал шүү дээ. А тэрний оронд одоо усан спорт, усан бассейнаар хичээлсний үр дүнд одоо тэр үзүүлэлт бол багасаад одоо ажлын бүтээмж ихснэ гэдэг маань одоо угаасаа ойлгомжтой л доо. Тэр компани ажил цаашдаа яаж явах вэ? Нэг хүн байх угаас болоод тэр ажил яаж хойшлох уу гэдэг асуудал бол алга болчихж байна гэсэн үг л дээ. Энэ ч утгаараа бол одоо би бол нийт ард иргэд одоо компаниудад бол уриалмаар байна. Одоо ажилчдынхаа эрүүл мэндийн талаас одоо спорт тал дээр нь илүү анхаарч одоо бассейнаар хичээлээр ийм үр дүнд хүрсэн газрууд бол зөндөө байна. Одоо манайхтай гэрээ хийгээд явдаг одоо өчнөө жил хамтран ажиллаж байгаа компаниуд ажилчдаа одоо байнга явуулдаг. Энэ тал дээр нь бол би бол өндөө баярлдаг. Тэгэхээр зөв хөрөнгө оруулалт хийж байгаа ажилчдаа одоо ард иргэдтэй гэдэг утгаараа бол тийм. Орчлон спорт клуб. Хамгийн анхны Монгол улсын хэмжээнд шүү дээ. Хамгийн анхны битүү бассейн гэж одоо энэ дээрвэрт битүү бассейн маань Эрдэнэтэд байгуулагдсан. Одоо 86 онд. Тэрний дараа энэ Улаанбаатар хотын усан сургуулийн төв байгуулагдсан. Олонний танил одоо зөндөө шавнар байна л да. Одоо тэгэл их хурлын гишүүнээс эхлүүлэл тэгэл одоо 10 жилийн хүүхэд, цэцэрлэгийн хүүхэд хүртэл гэл олонний танил, за олимпийн аваргууд, бөхчд, жудоочд, одоо жүжигчд энэ нийгмийн бүх дагвархайхан ирж хичээлж байгаа л да. Надад одоо тоолоод авах одоо барахгүй л да зөндөө хүмүүс байгаа. Тэр дундаасаа одоо олимпийн медальтангууд манайд ирж банк хичээлдэг. Төвшин Баяр байна. Мөнх Эрдэнэ байна, боксч. За Цагаанбаатар олимпийн медальтангууд банк ирж хичээлдэг. Одоо сэлдэг, сурдаг. Ялангуяа Мөнх Эрдэнэ бол бүр одоо миний гарын шав одоо айгу над дээр яг хичээллээр одоо сэлээ сурцсан. Тийм боксч залуу байгаа. Сая олимпиас хүрэл медаль авахт нь би бас баярлжлаа л авсан. Тэгээд нийт хичээллэгчд маань ер нь бол байнгын одоо ингээд 2-3 жил явцсан. Байнгын хичээсээр одоо бүр нэг ингээд бассейнд орохгүй бол одоо баг нойр нь хөдөлгөө болчихсон. Тэр одоо ямар очтой гэхээр одоо ач холбогдлоо өгөөд эхэлсэн. Одоо ирүүл болцсон гоё сэргэг. Тэр нэг бассейн зэлэхгүй нэг жоохон удлаа одоо нотоор бол ингээд би энэ одоо яа тийм тэгэл көсч байрал сэлцснээр хараад айгуу сайхан болчдөг. Одоо бүр тийм нэгээс одоо өвчлцэн гэх юм уу да одоо усан сэлтэр тийм хүмүүс бол зөндөө байгаа. Тэгээд анхны шатны сургалт маань бол одоо яг мэрэгжлийн төвшин одоо яг мэрэгжлийн багш нар өндөр зэрэгтэй багш нар бол заагаад одоо хүмүүс нь одоо би сэлж чадахгүй гэдэг өөр дөр ингээд хориг тавьчихж байгаа. Одоо очихоор би одоо яа живэн байрна ичдэг тийм бол асуудал байхгүй. Одоо яг сэлж чадгүй нь хурж ирлээ. За яг үсэг заадаг шиг дуусанд яг агаас нь эхлүүлээд ингээд. За нэг сарын хугацаанд бол ямар ч юм бол сэлээ сурчна. Анхан шатны сэлт гэдэг маань одоо манай анхан шатны сэлтэн дээр бол мэлхий сэлтийг
зааж явуулна. Тэгээ мэлхээс хэлснийхаа дараа өрөө далах дараагийн сэлт рүүгээ ороо явчихж байгаа. Тэгээд одоо сэлж сурна гэдэг маань бол ганц эрүүл мэнд биш л дээ. Одоо нэг өсөндөө хүн эрдэм юм. Одоо хаач очиж одоо дэлхөө хөгжсөн байна. Одоо гадаад дотоод руу явлаа. Тэнд ч очиход бассейн байж гэн, даглаа байж гэн, нуур байж гэн. За нөгөө сэлдэг хүмүүс чинь за сэлийг гингүүд сэлж чадахгүй хүн ямар байдалд орох ойлгомжтой тий. Зүгээр ингээд хөлөөд үрчээ ч юм уу ингээд сууж идэг штэ. Одоо би бас ажиллаж л байсан л да. Одоо гадаадад бассейнд очивол нөгөө хүмүүс маань сэлдэг. Даантаараа сэлийг гингүүд одоо манай найз нар маань сэлж чаддгүй. Тэгээ яах вэ гэхээр ингээд хөлмөлөөд үрчээ худлаа ингээд. Тэгэхээр ч бас нэг эрдэм цаахан сэлээ сурцсан байхад бол өө хаач очиод ажлаар яваад очлоо доор нь бассейн байж гэн оройн ажлаа дуусгачлаа өө сайхан маш гоё альчаал амралт болж өгдөг хүний стресс тайлдаг тийм бассейн гэдэг чинь одоо юуш амралт авах бассейн сэлчээ гарч ирээд одоо унтлаа гэхэд бол нойр морь бол айгүй сайхан үрдэг шүү дээ одоо бүр нэг ингээ амарцсан юм шиг тэр утгаараа бол одоо усан сэлт гэдэг бол YouTube үзүүлэхгүй л дээ өрн бол Орчлон спорт клуб. Усан сэлтээр хичээлээс өмнө за яг бассейн хичээл эхлэхээс өмнө бол бас анхаарах зүйл байгаа л да. Үүнд бол цаг 30 минут юм уу 2 цагийн өмнө хоол идсэн байх шүү дээ. За яг хичээлд орохоос өмнө хоол идсэн тохиолдолд бол жоохон асуудал үүсдэг. Яг тэгэхээр нөгөө хүний бие хэвтэй байдалд орчдөг учраас энэ холбогдох эзэн юм маань бас шагадаж гарах тал бий. Тийм учраас бол анхааруулахад бол цаг юм уу цаг 30 минутын өмнө хоол ичээд бассейнд орох хэрэгтэй. Тэгээд одоо энэ чихний маань хингэрэг гэж ярьдаг. Хингэрэг цорхон хүмүүс бол бас анхаарах хэрэгтэй бас. Чихээ сайн бүгэлж, одоо бүглөөгөө бүгэлж орчихгүй бол бас асуудалтай. Тэгээд өөрөө бол нэг сүртэй асуудал багтай. Биен дээр нэг ил шарах байвал бас орж болохгүй. Дөрөвдөлтөө тэрийг бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Бохор орчихдог. Учраас тийм анхаарах зүйлүүд бол байгаа. Орчлон спорт клуб. За ингээд одоо манай хоёр хичээллэгч одоо анхан шатны сургалтанд орох гэж байна. За ингээд хоёр хичээллэгч орчлонгийн хоёр мазаалаа маань ус руугаа ороод хичээлдээ оръё. За эхлээд одоо усандаа дасна гэдэг маань яах вэ гэхээр за ингээд ханаад байгаа нэг тойроо далхаа авах. Тойроо далхаад за доош явган суугаад мөрөө огтл доош ороо тэгээ алхаа зүг сайн жаа ерөөхдөө ингээ усандаа дасна гэсэн үг орчондоо за усан дотор маань анхаарах зүйл байгаа. За нус шүс мэдээж гарна те. Усан дотор хаяхгүй. Хаашаа хаях вэ гэхээр энэ зайлуулах тарав руу хаяад энэ усаараа ингээ. Тэр маань ямар учиртай вэ гэхээр усныхаа ариун чанар зэрэг хадгалахын тулд те. За эхний хичээл. За эндээсээ бариад хоёр гараараа барь. За нааш харж. Амьсгал түүж ийн гэдэг те. За нэг 10 юм уу 15 секунд. За дотроо тоолно гэсэн. За амьсгалаа түгчээ яг хөөхөр цугаа ороод ингээ барьсан байгаа шүү дээ. За амьсгал түгчтэй орлоо.
Зүг. Биеэ сул. Шоо сул. Болчих. Одоо энэ анхаарах юм байгаа. Яа, юуг анхаарах вэ гэхээр бие чангалахгүй. Сул хөвж штеп. Тий. Сул байна гэхээр би чинь аяндаа хөвөө гараад. Тэ. Чангалах юм бол живэн. Эсэргээрээ гэсэн. Тэ. Хүн чи хөвөхгүй ингээ бие чангалах эсэргээрээ. Орчлон спорт клуб. Одоо өшөөгөө бие тэгштэн тэ. Сул гол анхаарахмаа сул. За имсглаа аваад өгчлээ. Хөлөө нийлүүл. Хөл тэгшгэн. Гараа тэгшгэн. Тэгээ сул толгой доошоо өшөө доошоо. Болчихно. Болно. Яа. За одоо хөвчөж байгаа ч те. Би чинь ингээ мэдрэгч байгаа. Өөрсч мэдрэгч байгаа те. За одоо ханаасаа барихгүй. За жоох харагшгаа. Одоо яах вэ гэхээр бас адилхан амьсгал төгчин те. Хөлөө нийлүүлээ. Урагшаага тонгоогоод хөл нийлээд. Урагшаага тонгоогоод хоёр гараараа өвдгөө төрөөд өв. Тийм үү? Тэгээд 10 секунд те. Урагшаагаас тонгоон те. Тэгээ хоёр гараараа өвдгөө төрөөд болоо. Өнгө нэг хөөх хэвээр. За. Амьсгал авлаа. Орлоо өвдгөө төрнө. Анда хөвж байгаач тэ. Сайн. Болчихно. Яг наач. Яг болчихно. За. Энэ маань болохоор одоо юу вэ? Усан дээр хүн тэнцвэрээ олно гэдэг бол хамгийн эхлээд хүн тэнцвэрээ олж чадахгүй ч дараагийнхаа руугаа орно гэх юм бол болохгүй нэгсэн доо. Сурсан ч гэсэн буруу сурна гэсэн үг тийм. Одоо анхан шатны. Одоо сүүлийн үеийн сургалт маань одоо юу юм болчиход байгаа. Одоо саяхан нэг сургалтанд хамрагдсан. Одоо олон улсын олимпийн хорооноос Сингапурын бүр багш ирж бид нар сургалт заасан. Одоо тэрийг бас энэ дээр хэрэгжүүлээ явж байгаа. Одоо орчин үеийн заах аргыг одоо өмнөхтэйгээ хослуулад ингээд заалт хичээлээ хийж явж байгаа. За эхнийхээ өмнөх суугаагаа үйжэж дараагийнх руугаа бол орж болохгүй. Тийм асуудал байгаа. Тий. За одоо дараагийнх нь. Одоо саяных шиг өвдгөө тэрвэрч байгаа ч усан дотроо харж байгаа үстэй тий. За. Одоо нэг басна бие мэдрээд ингээ хөвж ийн гэсэн үг тий. Тэгээ одоо яах вэ? Орлоо. Хөвөө гараад ирлээ тий. 1 2 3 секундын дараа яах вэ? Амаараа амьсгалаа гаргана. Тэгээд нэг 10 секунд. Тэгэд юу мэдрэгдэх нь вэ тий? За. Орлоо. За амьсгалаа гарга. Амьсгалаа гаргаарай. Энд зүг хийж байна. Энд ингээд живж байгаач. Энд амьсгал гаргахгүй байна. Яг. Амьсгалаа гаргасангүй. Яг энд яг сая зүг боллоо. Амьсгал гаргахаар яаж вэ? Яг гарлаа доош. Ингээд живчихж байгаач тий. Ерөөсөө яг гарлаа. Битгэж байгаа үстэй. Тэг хөвөлт маань энэ уушгинд агаараагаа нөхцөл хөвччихээн тий. Үхгээ гаргахаар яг сайнах шиг живж тий. За яг сайнахаа хийгэж. За хараарай. Өөрөө болохоор амьсгалаа гаргахгүй байна. Дүү манзаа. За энэ хараат. Одоо энэ маань яг усаа мэдэрч эхэлж байна тий. Хөвхүү, живхүү гэдэг асуудал энэ дээр ороод ирж байгаа. За амьсгалаа төгжөө орлоо. За энэ хүн маань хөвж байна тий. Одоо живхүү ууч. За одоо амьсгал гаргалаа. За ингээд доос живчихж байгаач. Яг. Яг. За энэ яг зүг болж байна тий. Одоо энэ маань юу гэхээр хүнийг ус дотор мэдрүүлж эхэлж байгаа.
Одоо хүний энэ тархинд одоо нэг өсөд хэлбэрийн хүн тэгш ус шиг юм байна. Хүн босоо явах гэж зориулчихсан тий. Тэгш ус. Тэгш ус маань хэвтэй байдалд орчхоор хүн чинь унах гээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Одоо тэр маань хүний нөгөө нэг юм айдас маягийн юм төрүүлдэг. Тэрийг давж ээж одоо дараагийнхаас нөгөө сэлэлтийнхаа техник хөдөлгөөнд рүү орох хэрэгтэй. Би сая яг тийм тий. амьсгаа гараараа ингээд яаж гарах юм гэдэггүй. Би фүү гэсэн чинь хоёр талаар сэлэлт маань юм босоо ус хэвтэй болчихж байгаа. Тэнгүүд хүний нөгөө босоо байдалд байдаг юг хэвтэй байдалд тасах хэрэгтэй. Нөгөө тэгшүүлсэн. Тий, тэгш усын хэвтэй амар шүн амьсгаа гаргачаад буцаад урддаг шиг ингээд монгоц. За энийг дахиад нэг ирчээ. Яг саяныхаа. Бие бол чангалах хэрэггүй. Бүр нэг юм чангал шүү дээ. Ойр. Сул талдаа авах шүү дээ. За амьсгал авсаа. Түгчлээ. За гаргалаа. Үлээ. Энэ төвчээ. Шаланд орчиж байгаа ч. За сайн болж байна. Хоёр бацаатаа бас сайн сэтгийшээ өгчтэй. Манай энэ бол их авьяастай ирээдүйтэй байна. Ер нь тамирчин болох ч гэмгүй байна. За дараагийн дасгал руу орё. За дараагийн дасгал маань одоо бид нар ингээ усан дээр энийг мэдрээ сурчлаа шүү дээ. За одоо гусалтын дасгал гэхээр гусалт гэдэг нэрнээс ойлгомжтой байгаа ч тийм. Гусна гэсэн үг. Усан дээр. За одоо энэ хандаа ойртоод бас адилхан амьсгалаа түгжин. Гар яах вэ гэхээр энэ гараа энэ толгоо энэ шүү. Энэ шүү. За харсан уу те? За эндээс яах вэ? Бас адилхан амьсгал түгжлээ. За нэг хөлөө ингэ бэлчих ханаасаа тийрэхэд түлхэт. Яг. За ихлэ ус руугаа орно. Орсныхаа дараа түлхэх шүү. Тэ? За ингээ ус руугаа амьсгал түгж ор. Болоогүй. Тоогоо ор. Ихлэ ор. Урагшаа тоогоо ор. За түлх. Тэгээ яа. Хөлөө гой тэгшгэ. Хот. За энэ. Наача одоо гой болчих. Өшөө гой бие тэгш. Нурууга тэгшгэ. Нуруу хотоочих юм бол ингээд эргэж шүү. Би ч нөрөөсөө яг юм тэгшгэ. Ороо зайв байдаг штэ. Усаа онгоч. Усаа онгоч. Яг тэгшгэ явдаг ш. Усны яг мандалтайг. За энийг хийгээд. Амьсгал авлаа. Гараа өшөө гой тэгшгэ. За ихлэ орно тий. За ор. За түлх хоп. Орч. Яг энэ болж байна. За наанасаа буцаад наашаа. Орлоо. Хоп. Нуруугаа тэгш. Нуруугаараа хотоочод ингээ. Тэгэхэр чи ирэх гээд байгаа шүү дээ. За дахиад нэг тийш явч. Болж байна. За энэ маань одоо яг усан цэлтийн анхны одоо тавилт нь гэсэн үг шүү дээ. Одоо усан дээр ингээ яваад эхэлж гэнэ гэдэг маань нэг өснө хөл гар хөдлөхөд бэлэн болж байна гэсэн үг тий. Одоо сэлтүүдээ. За дахиад нэг авчих. За амьсгал. Ингээд орлоо. Түлхээд гой бие зэгцлээл нуруугаа тэгчлээл яг түлхсэн хүчээр инерцээр ингээ зогслоо явах шүү тий. Гэхдээ би бол бас нэг чанга байж болохгүй шүү. Зөөр сулралт та. За. За. Орчлон спорт клуб. Тэгээ энэ дасгалыг байнга хийгээд байна шүү дээ. Тэнгүүт ингээд яг усан дээр яг усны мандал дээр ингээд юм болно гэсэн үг л дээ. Тий. Одоо дараагийн оролтон дээр дахиад давтна гэсэн үг шүү дээ энийг тий. За дараагийн дасгал. За наашаа өрөөд.
За энэ дасгал маань одоо хамгийн чухал. Хүн усан цэцлэгээр ус зайлгдаг тий. За энийг маань зохицуулдаг. Ус зайлгахгүй тий. Нэг өстө ус дотор амьсгал сурна гэсэн үг. За эндээсээ барьчих. Доош явган суучих. Явгаа. За одоо дандаа амаараа амьсгална тий. Ам. Хамраараа амьсгална гэхээр яах вэ? Тэр ус орчих. Ус ороо тэгээд мэд чи манараад гацаа юм болно шүү дээ тий. Тийм учраас одоо дандаа амаараа. За одоо тий одоо амьсгалын дасгал. Энэ дасгал маань юу вэ гэхээр шилээ сурцсан ч байсан одоо дандаа хийчих хэвээр байн хийчих хэвээр дасгал чинь. Одоо дууч үнд гам гэж. Тий. За эндээсээ барьчихсан байна. За эхлээ наа багшаа харж. Авлаа. Орлоо. Гарч ирэн нэслээ. Тий. 80%. 85% гаргана. Үлцэн үе нэ хөө. Дээр гарч ирээд дуусах шүү дээ. Одоо энэ ус шүү дээ. Авлаа. Гарч ирсний дараа дуусчих. Дууслаа. Буцаага шууд аавна. За хийгээд. Яг наач үлээж гарч ирнэ гэж уснаас ав. Гэр зүг болчих. За сая одоо энийг үргэлжлүүлээд юм. 10 удаа дунд нь зогсохгүй энэ хараа. 1 2 За 1 амьсгал авлаа. Аваа шууд буцаад. За болж байна. За яг энэ дасгал. Саяны энэ дасгалыг ор болгоно байна. Дараа орж ирлээ. Цэлэлтийн дасгалаа хийхээс өмнө 10-15. За дасгалын хоорондоо хийн. Тэчээр дуусгаас өмнө хийгээд тэгээ гарчих хэрэгтэй. Энэ маань нэг осондоо амьсгалын дасгал гэдэг маань усан дотор амьсгалах анхны. Одоо ерөөсө бүх цэлэлт чинь техник нь ерөөсөө саяных авлаа усан дотор гаргана. Авлаа гаргана. Бүх цэлэлтэн дээр яг наад зарчим чинь яг үйлчлэн тий. Тэгээ хоёр дахь ач холбогдол нь уушгины булчинг хөгжүүлэх шин. Гэхэд уушг айгуу гоё хөгжинэ тий. Яа, ер нь бол бас амьсгал бол хамгийн чухал шүү дээ. Энэ бол тий. Энэ маань өөрөөсөө ус залхихгүй одоо сэлтэнд байна. Одоо гол дасгал маань. За өнөөдрийн энэ дасгалууд маань ерөнхий анхан шатны дасгалууд. Эднэрээ бүр өөр юм болгоод бүр төгс. Бүр сайн сурсныхаа дараагийнхаа одоо анхан шатны сэлэлт маань одоо сэлэлт рүүгээ орно гэсэн үг тий. За анхан шатны сэлэлт юу заах вэ гэхээр мэлхий сэлэлтээс эхэлнэ. Тэгээд мэлхий сэлэлтийн хөл заагаад хөлөө суураад тэгээд. Тэр өнөөдрийн хичээл бол энэ. Нийт бол сарын хугацаатай анхан шатны сургалт маань явдаг орсон бүлэг байна. За нийт бол 7 хоногт 3 12 цагийн хичээл гэсэн үг дээ. 12 цагийн хичээл яваад одоо мэлхий сэлэлтээ сурна гэсэн үг. Энд дээр бол хүнээсээ шалтгаална л да 12 удаа яваад сурна. Зарим авиастай хүмүүс бол нэг 3-4 ороод сурах тал байт. Хүн өөрөөс нь шалтгаалтай тий. Тэгээд дээрээс нь багшийн хичээл ороод чинь тэгэл. Тэгээ бидний хүсэл бол оргил үүд гарах шүү дээ. Тэгэхээр оргил руу гарах ямар их хатуу бэрхшээл тулгарх бэлээ. Энэний өчүүхэн хэсгийг ч гэсэн усан спорт бас хүнд илмээдүүдээр бидэрт мэдрүүлээ гэж бодож байна. Аха. Тэгээд мэдээж манай нэвтрүүлгийн ураа бол байгаа шүү дээ. Орчлон спорт клуб таны эрүүл мэндийн төлөө. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Дараагийн дугаараар уулзцгаая. Орчлон спорт клуб.